хашаатай байхгүй болсон юм уу? Хашаатай байхгүй. За энэ завсрын одоо энэ хэсгээр одоо ер нь боржор тавих ч юм уу нэг тийм тэгшдэг хэвээр юм шиг. Тэгээд хашаатай болох хэвээр юм шиг. Энэ яг нөгөө гүүрээ одоо бодохгүй шинжилж энэ гүүрийг нураагаад шинэ гүүр барих гэж байгаа гэсэн. Тэгээ бодвол тэр бүртээ шинэ засах хийхгүй энийг юм байлгаж байгаа. Засах чагаан бодвол гэж бодож байна. Одоо яг чихэн хэрэгтэй боржор чинь энд байх хэрэгтэй бодвол гэж бодож байна. Боржор хийх юм уу эсвэл өөр нэг арга хийх сэтгэл өстэй байх та. Эндийг бас ингээд хашаатай байх болсон юм уу? Хашаатай байх юм уу? Яг сая хурдтай дахиад яг хүүхд мөрөх гэж байна. За. Энэ мофитод бас мофит одоо юу бас пресси мофит тоглох юмнууд пресси скутерүүд үнэтэй л байд юм шиг байна. Мэдхгүй би хэрэгж үзээг болохоор. Тэгээ хүмүүс ингэж давхиж яваад байгааг бодвол тэгээ ер нь нөгөө минутаар бодогддог болохоор километрээр биш минутаар бодогддог болохоор хүмүүс нөгөө минутанд амжих гэж урдч давхдаг харагдсан. Тэгээ урдч давхиж байгаа ямар нэг хүн гэмтэх ч юм уу тийм асуудал гараад байна. Одоо энэ гүүрэн дээр яг ингэж явах болоос хайтай эвгүүтэй. Тэр ингэж явж үзэх яг нэгтэй нэг гүүрэн дээр отож явж үзэх. Нарны гүүрэн дээр явахад эвгүй унчих гэдэг чинь. Нарны гүүрэн дээр явахад нөгөө замын ашлагч энэ баг энэ шиг юм өндөр ажуунаас машин хэд сигналдаад цочих юм бол тэгэл баг энэ шиг даваад унчаар энэс намхан мэдүүлээ баг. Тийм санагдчихэв.